Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Ингээд аквариумын боловсрол суугт тавтай морилно. Энэ удаагийн бичлэгээр бид аквариум болон усан орчинд тохиолддог бактерийн цэцэглэлтийн талаар ярилцах болно. За тэгээд та шинэхэн аквариум сонирхогч хүн бол одоо гинет ус сүүмгэр цагаан болчихвол санаа зовх нь гарцаагүй. За тэгээд гэхдээ яг юу юм болгож байна вэ? Энэ таны загас ургамалд аюултай юу? Мөн хамгийн чухал нь үүнийг хэрхэн арилгаж дахин үүсгээс сэргийлэх вэ? За тэгэхээр бактерийн цэцэглэлт гэдэг нь усанд байгаа бактери маш хурдан үржиж усыг бүрхэг болгодог үзэгдэл юм. Энэ нь энгийн үед аквариумд байдаг бактери гинт олшрох үед үүсдэг. Ингээд ус маань сүү шиг цагаан эсвэл сааралтаж харагддаг. Эхний удаа үзэж байгаа хүн бол яагаад ингэж байгааг ойлгохгүй их сандардаг. Гэхдээ санаа зовлтгүй би та нарт яг яагаад ийм болдог, яаж шийдэхийг хэлж өгнө. Одоо тэгэхээр гол шалтгаануудыг тайлбарлая. Нэгдүгээрт хамгийн түгээмэл шалтгаан бол илүүдэл хоол. Бид заримдаа загаснуудаа сайн хооллоё гэж бодоод хэтэрхий их хооллогдог. Гэтэл тэр хоол нь идэгдэлгүй үлдээд усан дуусдаг. Инхээр бактерит хэрэгтэй хоол нь нэмэгдээд тэд маш хурдан үрдэж эхэлдэг. Хоёрдугаарт усны бохирдол. Жишээ нь загасны яалгадас өгсөн ургамал, өгсөн жижиг амьтад фильтр бохирдсон байх гэх мэт. Энэ бүхэн усанд органик хаг хаягдал болж бас л бактерийн хоол болдог. Гуравдугаарт шинэ аквариум эхлүүлэх үед. Шинэ аквариумд сайн бактери буюу фильтрийн ашигтай бактери хангалттай хөгжөөгүй байдаг. Тэгээд л муу бактери илүү хурдан үржиж ус цагаан болдог. Ийм үед үүнийг шинэ аквариумын синдромч гэж нэрлэнэ. Дөрөвдүгээрт фильтр ажиллахгүй байх үед. Фильтр эвдэрсэн эсвэл шүүгч нь хэд бохирсон үед усны эргэлт муудна. Тэгэхээр ус цэвэрлэгдэхгүй бактери олшино. Энэ бактерийн цэцэглэлт аюултай юу? Энэ асуултыг их олон хүн асуудаг. Өөрөөр бол энэ бактери нь шулуун утгаараа хортой биш. Гэхдээ маш их ихсвэл асуудал үүсдэг. Яагаад гэвэл усанд байгаа хүчил төрөгч багасдаг. Загаснуудад амьсгалахад хэцүү болно гэсэн үг. Бас заримдаа уснаас муухай өндөр гарна. Хэрвээ та арга хэмжээ авахгүй удвал загаснууд стресстэж өвдөд өгөх аюултай. Тийм болохоор ийм асуудал гарсан үед аль болох хурдан арга хэмжээ авах хэрэгтэй. Одоо яах вэ? Одоо би та нарт алхамаар тайлбарлаж өгье. Нэгдүгээрт юуны өмнө хэд их хоол өгөхөө байлгах. Загаснуудад яг идэх хэмжээгээр нь багаар өгөөрэй. Илүүдэл хоол усан дуусвал бактери нэмэгдэнэ. Хоёрдугаарт ус солих. Ихэнхдээ усны 30-аас 50%-ийг солино. Гэхдээ бүх усаа бүрэн сольж болохгүй. Тэгвэл сайн бактери үхнэ. Тиймээс зөвхөн хэсэгчилсэн ус солих хэрэгтэй. Гуравдугаарт фильтрээ шалгах. Фильтр тань ажиллаж байна уу, бохирдсон уу, шүүгч солих хэрэгтэй юу гэдгийг анхаар. Хэрв шүүгч хит бохир бол зөөлөөр угаагаад дахин ажиллуул. Дөрөвдүгээрт агаар жуулагч нэм. Аквариумда агаар жуулагч буюу баблер нэмээд усыг хүчил төрөгчөөр баяжуул. Загас илүү сайн амьсгалах болно. 5 дугаарт хэрвээ танд боломжтой бол сайн бактерийн нэмэлт буюу бактерия стартер бүтээгдэхүүн хэрэглэж болно. Бактерийн цэцэглэлт гэдэг бол аквариум тохиолддог нийтлэг асуудал. Гэхдээ энэ асуудлыг зөв арчилгаа анхааралтай байснаар маш амархан шийдэж болдог. Та усны чанараа сайжруулад загаснуудаа хамгаалж чадна. Та бүхэн миний энэ зөвлөгөөг дагаад аквариумаа тунгалаг, загаснуудаа эрүүл байлгаарай. Хэрвээ илүү дэлгэрэнгүй асуух зүйл байвал доорх сэтгэгдэлд комент бичээрэй. Харин таалагдсан бол лайк дараад subscribe хийхээ битгий мартаарай. Баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.